байдаг орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөрөц нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш шүү дээ. Морь төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монголын сайн иргэн сайн ирээдүй активийн тэргүүн цогоогийн бадам хатан. Сайн байна уу? сайн байна уу? За, сайхан намарчж байна уу? Сайхан намарчж байна. За, намарч сайхан уу? Сайхан байна. Сайн явж байна уу? Манай Эрдэнэтэд хизээ ирсэн. За бид өглөө ирлээ. Өмнө нь ирж ирсэн үү? Ирлгүй яах вэ? Энэ удаа ирэхэд ер нь ямар сэтгэл төрөв? За энэ удаа бид эргээд нөгөө хөтөлбөр маань үргэлжлэн явж байгаа Эрдэнэ төгөлдөр дээр. Одоо аавуудад зориулсан, ялангуяа дийлэгний эрхтэй ажилчид зориулсан энэ сайн аав байх гэдэг үндсэн дээрээс. Тэгэхээр энэ удаа 3 дахь удаагийн маань хөтөлбөр ингээ ээлжид хөтөлбөр маань ингээд хэрэгжиж явж байгаа. Танай актив ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Ямар чиглэлээр ажилладаг вэ? За яг хоо яриул урт өгөх болно л доо. Бид хэд чинь одоо бараг боловсролын салбартаа ажиллаад 20 жил болж байна л доо. Ер нь бол сургууль завсарталт чи 90 оны дунд үеэс бол асар их болсон шүү дээ. Одоо хүмүүс чи амжиргааны төлөө яваа ер нь системээрээ тэр чигээр нурцсан байсан тий. Тэгэхэд бол сургууль асар их болсон. Тэгээ бид хэдийн бас нэг тэр үеэс хэрэгжүүлж гисэн төсөл маань болохоор сургууль завсартуудад эргээд одоо дүүцүүлэх боловсрол олгоод сургуульд юм уу эмсүүдэд оруулах зорилготой эхэлж ирсэн. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд бид чинь баг нэг 90 оны дундаас 2010 оны хүртэл хэрэгжүүлсэн. Дараа нь боловсролын яам өөрөө бие дааж авч явсан л та. Тэгээ энэ хугацаанд чинь баг бид нар чинь 10 хэдэн жил хэрэгжүүлсэн гэх юм уу. За тэгээд дараа нь бид нар чинь энэ сургууль завсар 100 хүмүүсийг эргээд одоо ердийн ангид нь оруулахад гол асуудал нь бид нар чинь бас л жоохон хүнд хэцүү амьдралаас гаралтай хүмүүс шүү дээ. Харагдах байдлаасаа одоо тэгэл өнөр танараас ахуулаад чири хүмүүсийн дод хүлээж авахдад хэцүү, шовдрлогдоод тэр байдлаасаа болоод сургууль завсартчдаг, эргээд завсартчдаг, хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр тэнд явж сургуулийн нийгмийн ажилтан гэдэг хүн аягүй чухал үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Мангийн багштай айн ажиллана, хүүхдүүдтэй айн ажиллана. Тэгээ сургуулийн нийгмийн ажилтан ч дөнгөж Монголд үүсэн бий болж байсан шинэ одоо ажлын оронтой одоо ажил мэргэжил. Тэгэхээр энэ ажил мэргэжлийг одоо шинээр үүсгэн бий болгож байхад яаж мэргэжүүлэх вэ, мэргэжил дэвшлүүлэх вэ гэдэг бас хэрэгцээ их байсан. Тэгэхээр тэр хэрэгцээнд тэр бид нар бас төсөл хэрэгжүүлээд гадны байгууллагатай Сингапурын үндэсний их сургуультай хамтраад сургуулийн нийгмийн ажилтныг одоо мэргэжүүлэх гэдэг юм чиглэлээр бас 2 жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн. За тэгээ энэс олболоод ер нь хүүхдүүдтэй ажиллахад зөвхөн одоо мэргэжлийн тэр хариуцж байгаа сургуулийн ажлын чадвар золиос зогсохгүй хүүхдүүдэд нь багшд нь бас туслах хэрэгтэй байна гэдэг өнцгөөс бидний өнөөдрийн одоо энэ зан чанар харилцааны одоо энэ сургалт хөтөлбөр маань гарч ирсэн юм байна. Манай Эрдэнэ хотод ирээд за тэр дундаа манай Эрдэнэ төлөвлөртэй хамтран ажиллаад за үйлдвэрийн одоо хүнд хүчээр ажлыг за ээлжээр ажиллаад ингээд явдаг энэ аавуудтай хамтарч ажиллаж байна. Ер нь ямар хуу байна? Ер нь манай аауд бол одоо ингээд дундаж нас бол нэг 34-өөс 36, 37-гийн хооронд ийм настай аауд. Ингээд залуу аауд гэсэн үг. Харьцангуй залуу боловч бас олон хүүхэдтэй аауд нэлээд сонгогдож одоо оролцсон. За аавуудын бол сурах итвэх оролцоо бол маш өндөр байна. Тэгээ өнөөгийн хүүхдийн хөгжлийг дагаад аав хүн хэрэгтэй одоо өсөх хөгжих хэрэгцээ шаардлага бол одоо асар их болцсон. Өнөөгийн хүүхд бол оюуны потенциал, харилцааны чадвар, одоо хүний сэтгэл зүйн хувьд хүнтэй харилцах тэр чадвар хэдрээрээ бол одоо баг биднээс ил болчиход шүү дээ. Хурдтай асар хурдтай
одоо мэдээллийг босруулж чаддаг тий. Тэгэхээр энийг бид дагаж энэ залуу үе одоо биднээс илүү гол болох л аав хүний одоо амьдралын гол хариуцлага шүү дээ. Одоо мөрөн дээрч болтгоо гიშгэл хүүхдэд дээшээ сайн сайхан явуулах л ийм л зорилготой аав хүмүүс. Тэгэхээр аавуудад бас энэ талаар өнөөгийн хүүхдийн онцлогийг ойлгоод хүүхдээ хөгжүүлэх тал дээр яаж ажиллах вэ гэдэг дээр жоохон ч тус болчих юмсан гэж бид эдний зорж байгаа ажил бол энэ байгаа. Тэгэхээр аав нар бол энэ тал дээр бол маш их тийм эерэг хандлагатай маш идэвхтэй оролцож байна. Сонгогдсон аавууд. Тийм сонгогдсон аавууд. Аавын тухай ярьснаас ер нь аав гэдэг хүн ямархуу загвартай байх хэрэгтэй юм бол. За тэр дундаа Монгол аав. Яг хоо аав гэхэр зэрэг монголчууд бидний одоо оюун санаанд бууж байгаа зүйл юу гэхээр зэрэг ер нь монгол хэрүүн гэдэг бол одоо альва нэг одоо зүйл хүүхэд нь ямар ч ааш гаргаж байсан гэр бүлд нь одоо харилцаанд ямар ч асуудал гарч ирсэн амархан тэрийг дагаж ингээл сэтгэл зүйд хямраал унаад байдгүй тийм ээ. За ер нь л нэг ноён нуруутай гэж ярьдаг шүү дээ. Сэтгэлийн тэнхээтэй ууж холж ухаантай гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг сэтгэлийн тэр тэнхээгээрээ нөмөр нөөлгөрөө хүүхдэд маш их тийм сэтгэлийн эргээд тийм маш эрг дулаан энерги ирч хүчийг өгч идэг. Тийм аав байх хэрэгтэй гэж одоо бид нар бол ойлгодог тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний уламжлалтай ойлголт. Тэгэж бид аавдаас ер нь ийм байхыг хүсдэг. Тэгээс аав маань одоо хүүхдээ эсвэл нийгмийн байдлыг дагаж хямраад авах юм бол тэр гэр бүл тогтворгүй болно шүү дээ. Тэгэхээр аав хүн нэгдүгürt ерөөсөө Монгол хүний хувьд бол сэтгэл зүйн хувьд болон нөмөр нөөлгөхийн хувьд маш тийм тогтвортой байх хэрэгтэй гэдгийг бид төгсдөг байгаа байхгүй тий. Танай аав ямар мэрэгчлээ хүн бэ? Манай аав болохоор цэргийн офицер. Одоо барилгын цэргийн салбарт олон жил ажилласан. За тэгээд манай бас өөрөө одоо ч гэсэн тамирчин хүн. Одоо манай аав манай одоо 70 хүрж байгаа ийм хөвшин байна. Гэхдээ 70 хүрж байгаа насны хувьд өндөр сонсогдож байгаа ч гэсэн одоо биеийн хөвсний хувьд бол 50 дөнгөж хүрж байгаа юм шиг тийм хөнгөн шингэн. Цэргийн болохоор байнгын одоо гүйлт, холын зайн гүйлт одоо ультра марафон гэж ярьдаг л да. 200 км, 150 км юм холын зайд одоо заримдаа бүр 7 хоног өдрөөр ингэж гүйж байнгын бэлтгэлээ хийдэг юм маш хөнгөн шингэн байдаг. Тэгээд ягаад аавынхын тухай асуусан бэ гэхээр ертөнцийн хүний амьдрал мөн хүш байдаг. Бидний нэвтрүүлгийг үзэж байгаа олон үзэгч дотор аавтай байсан хүмүүс ч гэсэн бас байгаа бах. Та ер нь аавыгаа санддаг уу? Аавыгаа саналгүй яах вэ? Тэгээд ялангуяа тэр аав маань одоо ч амьдалтай. Харин тийм л дээ. Тэгэхээр аавынхаа ялангуяа одоо бидний баг байхад маань аав маань биднэрт маш их одоо альва зүйлд хариуцлагатай байхыг зааж сургасан байхгүй. Цэргийн хүний офицер хүний нэг онцлог бол тэр шүү дээ. Заавал одоо хэлсэндээ заавал хүрдэг байх гэдэг. Эр хүн бол ерөөс эр хүний нэг онцгой мөн чанар ялангуяа Монгол хүнд эр хүн хэлсэндээ эмээлтмэр азаасан гэдэг шүү тийм ээ. Тэр шиг л ерөөсөө хэлсэн үгнийхээр ямар ч төлөөс төлж исэн одоо өөрөө ч баг хохирч исэн ард нь зогсож чаддаг нэг юм нүмжигтэй чанар биш үү? Ячуудтай тий. Тэгэхээр тэр амнаас нь унсан л бол ерөөсөө тэр үгээ ерөөсөө яаж ивэл амьдрал дээр л бодиттой болохыг хичээдэг л тийм л байх гэдэг бас зааж сургасан тийм ээ. За тэг альва юмд хариуцлагатай байх. Бас амьдралд одоо хүн юу гэдэг нэг цэвэрч нямбаа арчаатай байх тийм ээ. Эмх цэгцтэй байх гэдэг энэ зан чанарыг бол бидэнд их зааж сургасан. Өнөөгийн бидний яг амьдарч байгаа энэ нийгэм энэ цаг үед бас Монгол аав гэдэг хүний үнэлэмж гэдэг юм уу, нэр төр гэдэг юм уу? Одоо би яг тодорхойлж мэдэхгүй байна. Жохон доогуур байна. Монгол аавын үнэлэмжийн тухайд бас ярих шаардлагатай байх. Ягаад тэгэхээр хүмүүс нийгмийн тийм болцсон юм аа л гэдээ хариулдэ. Нийгэм гэдэг маань та бид өөрсдөө бүтээж байгаа зүйл шүү дээ. За юу гэдэг юм дээ одоо үзэгчдэд муу мухай зүйл яриад яхав зүгээр алсан талсан ингэсэн тэгсэн зөндөөл юм ярих юм. Энийг яаж зас залруулах вэ? Санаа зовж байгаа асуудлын томоохон асуудал шүү дээ. Тэгэхээр мэдээч ер нь зөвхөн ус төрч юм уу засгийн газраас энийг харах биш үү? Бид нар ер нь сая одоо фэйсбүүкээр нэг гоё давлгаа өрнөд нь шүү дээ. Хүн бай гэж тий. Хүн бай. Хүн гэдэг чи одоо амьтаас шалгарч энерги сэтгэлтэй. Тэгэхээр зэрэг хин нэгэн хүн одоо тэнд одоо хүчирхийлд өртөж явах юм бол тэрийг хараад одоо
өөрийнхөө зүгээс хийх ёстой юм хийж гэж. Зүгээр бити нүд анаад явж гэж. Хүн шиг сэтгэлтэй бай гэж. Тэгээ бидний нийгэмд явж бид нар одоо нөгөө талаар хүнлэг байх. Одоо бидний гол зорилго чи хүмүүнлэг инэрэнгүй нийгэм байгуулна гэж бүр үндсэн хуулинд заасан байна шүү дээ. Хүмүүнлэг инэрэнгүй. Хүмүүнлэг гэхээр ч одоо хүний нэг мөн чанар гайхалтай мөн чанар бол хайрлж инэрх шүү дээ. Хайрлж инэрх, ядарсныг очоод одоо дэмжээ туслах ийм мөн чанартай. Тэгэхээр энэ сайн сайхан зан чанарыг л бид илүү их одоо тодтогч нийгэм даяараа хаа сайгүй дээр дооргүй шийдвэр гаргах төвшөндөөч за дээрээс нь сургуулийн төвшөнд цэцэрлэгийн төвшөнд ч одоо энэ хүний сайхан чанаруудыг ингэж кампани байдлаар те сурчсан таниулах тэр сайн сайхан чанарын одоо жишээ болсон тийм хүмүүсүүдийг одоо боддоор ингэж нийгэм даяар сурталчилж таниулах тийм ээ одоо шудраг чанарын илэрхийл болсон одоо юу гэдэг ямар нэгэн одоо спортын шүүгч тамирчин ч байт юм а тийм ээ за энэрэнгүй чанарын илэрхийл бас одоо эмч сувлагч нар ихч байт юм ингээд бодтой одоо хүмүүсээр төлөөлж энэ хүний сайхан ялангуяа Монголын нийгэмд хэрэгтэй байна хүмүүнлэг энэрэнгүй байх гэдэг энэ зүйл төр ийм зүйлийг аль аль талдаа хичээж хийвэл илүү их ярьж эхлүүл их одоо хэрэгтэй болов гэж бодож байгаа шүү дээ тийм ээ. Аливаа нэгэн зүйлийг хийхэд бүх нийтээрээ хамтарч ажиллах хүчин төгөлдөр болох байх. Гэхдээ энийг за танаа байгууллага бол ингээд хийгээд яваад сурталчлаад зарим хүмүүст бас ойлгуулад байгаа юм байна. Өөр танахта хэн хамтруул илүү их хүчрэх болох вэ? Яг бид нэр одоо хамгийн түрүүнд хүн чинь хаана төлөвшөж хүний сайхан зан чанарыг одоо олж авдаг мэдээж гэр бүлтэй шүү дээ. Гэр бүлээс л аав ээжээс л хүн ер нь ямар ах хэвчээ гэж харж сурж байгаа хүүхдүүд. Тэгэхээр ерөөсөө хүний хүн бий болж байгаа гол одоо үйлдвэрээр бол Эрдэнэ төлөвлөрийн гол эцсийн бүтээгдэхүүн бол одоо Тэсийн голд майлагдчих. Монгол улсын Монгол иргэн хүн ямар одоо зан чанартай хүнлэг инэрэнгүй хүн гарах уугүй гэдэг чинь гол шийддэг цээх нь үйлдвэрийн дамжлага нь одоо гол босорч байгаа зэрэг гэр бүл шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид ээж аавттай их илүү их ажиллах хичээдэг байхгүй энэ тал дээр ээжүүдтэй өнөө хүүхдүүдтэй яаж ойлгож зөв байлгах уу аавд нь бас энэ талаараас яаж хүүхдтэйгээ зөв үлгэр дуурайл болж хүмүүжүүлэх үү гэх тийм ээ. Тэгээ явж ерөөсөө эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа чинь хүүхдүүд тэр яриад үлгэр дуурайл болж байгаа байхгүй тийм ээ. Нүдэн дээр нь тэд яаж биенийг хүндэтгэж чинь яаж биеинтэйгээ одоо хэцүү зөрчилдсөн ч гэсэндээ яаж өөрсдөө сэтгэл хөдлөлийг болон тэ одоо уураа хянаж чадчихин гэдгээр хүүхэд харж биенийг хүндэлж байгаагаар харж дараа нь өөрөө яг тэр акшнд орно шүү дээ. Өөрөө амьдрал дээр зөрчилтөн үнэтэй муудалцсан шудрагс юмтай тулна. Тэр үед яаж хандах вэ гэдэг чи ээж аваасаа л өвлөж авсан байдлаараа л хандна. Тийм болохоор зэрэг бол гэр бүл гэдэг бол маш чухал гэж бид харж байгаа. Ер нь одоо яг таны ярьж байгаагаар одоо ингээд гэр бүлийн тэр дотоод уур амьсгал, гэр бүлийн тэр дотоод харилцаа энэ бүхнийг заа юу гэдэг гэр бүлд нь гэр герт нь очоод яриад хэлээ заагаа таниулаад байхгүй ч гэсэн бас нэг ингээд бөөн цөөнөр нь сургалт явуулах ийм боломж ер нь хэр бүрдэж байна. За яг энэ удаад бол Эрдэнэ төлөвлөртэй хамтарч. Ер нь хэр бүрдэж байна. Яг бид нар бол улсын сургуулиудтай ялангуяа улсын сургуулиуд дотор иргэний боловсрол одоо Монгол одоо хүүхдийн иргэний боловсрол Монгол хүүхдийн хүмүүжил гэсэн одоо ийм шин сэдвүүд одоо цөм хөтөлбөрт угаасаа байсан энийг засан сайжруулад шинэ хөтөлбөрөд орж ирсэн. Тэгэхээр өмнө нь бол одоо иргэний боловсрол гэсэн ерөнхий агуулга нэрийн дор одоо тодорхой хөтөлбөрөө яаж багш хүн юу заах юм гэдэг тийм одоо арга зүй нь бол агуулга нь байхгүй байлаа л да. Тэгэхээр тэр нөхцөлд бидний бас нэг тодорхой хэмжээгээр 8 жилийн хугацаанд судалсан, боловсруулсан агуулга хөтөлбөр маань байна. Тэгээ тэд нар ингээд сургуулиудад хэрэгжүүлэхэд бас их ялбар бага нөгөө талаас агуулга арга зүй байхгүй учраас бид нар тодорхой хэмжээгээр бас судлаад жоохон туршиж үзээ явж шít. Тэгэхээр тэднийг маань ингээд сургуулиуд хамтран ажиллаад ялангуяа улсын сургуулиудтай болон хувийн сургуулиудтай хамтран ажиллаад бол маш нээлттэй байгаа л да. Угаасаа сургалт хөтөлбөрийн тийм цаг байгаа учраас за тэргүүрээ дамжуулаад бид нар ээж нартай ажилдаг, аав нартай ажилдаг одоо хөтөлбөрүүд маань ингэж өөр ирэхгүй үүсэж бий болж гарч ирсэн байна. Ер нь Монгол ав бол хүүхдүүдтэй төдийлөн их ингээд юу гэдгийг хошууд өвсөд хайр зарлаад байдгүй ч гэсэн хайраа бас их янз бүрээр илэрхийлдэг. Жишээ нь Монголын уран сайхны хань гэдэг кинон дээр Дэндэ Барслан сумын наадам дээр хүүдээ зодог шуудгаа өгсөн чинь хүн тэрэнд их баярлаж олон улсын тэмцээнд төрүүлж идэв. Энэ мэтчлэнгийн ийм үйлдэлүүд одоо ер нь
байх нь байна. Гэхдээ эд материалын томын хэмжээгээр л яриад ах шиг байна. Энийг яаж засалруулах вэ? тэрийн киноноос харж явах тэр дэндүү орчлонгийн хүүдээ өгсөн зодог шуудаг. Тэр бол аав хүний хүүдээ ямар их итгэж аав хүн хүүгээ ямар их чадвар потенциалтай гэдгийг хараад тэгж итгэж үнэлж өгж штэ. Чи бол одоо бүхий спорт дээр бол амжилт гарах тийм их потенциалыг бол аав нь олж харсан. Аав нь хүүдээ итгэж өөрийнхөө одоо бэлэгдэл бүхий бэлэгдэлсэн зодог шуудгаа өгч. Энэ дээр нэг хоёр зүйл анзаарч. Нэгдүгээр хүүгээ маш их ирээдүйн тэр амжилт үзүүлэх потенциалыг олж харсан байна. Тэгээ олж хараад тэгээд итгэж дамжуулж байна өөрийнхөө одоо залгамж халаа бүхий спортын залгамж халаагаа. Тэр энэ өөрт нь хүн ер нь өөрт нь итгэсэн хүнд үргэлж эерэг яг хүсэн хүлээлтийг нь дагах тэр чадварыг хүн өөрөөс өөрөө мэдлгүй өөрт нь итгэж өөрийг нь яаж хүсэн хүлээж байгаачлан хүн өөрөө ирэхгүй тэр сайн сайхан ялангуяа эерэг хүсэн хүлээлтийн дагах хүн амьдрч чаддаг. Тэгэхээр итгэл хүний тэр итгэл хүнээс хүүхдээс ялангуяа хүсэн хүлээж байгаа хүлээлт хэр зэрэг өндөр вэ? Төдий чинь ялангуяа өөрийг нь төрүүлж өсгсөн ээж аав нь хүүхдээ эергээр үнэлж эергээр өндөр хүсэн хүлээлттэй байх юм бол хүүхд яг тэрний дагуу өсөн хөгждөг. Тэр их чадах одоо ориглон гардаг юм онцлогтой байхгүй. Тэгэхээр энэ бас гайхалтай жишээ байна л да. Энийг сонсоо байж хат бол тэр бол аав хүн одоо хүүхдийнхээ ялангуяа эерэг талыг ажиллах хэрэгтэй. Ялангуяа монгол хүн чинь малч нүүдэлж артамч айгүй тийм ажигч гярхаа шүү дээ. Тэгэхээр зэрэг зөвхөн мал хуугаа ажиглахаас гадна бас хүнийг ус гайхамшигтай таньж чаддаг, ажиглаж чаддаг. Тэр хүүхдийнхээ сайн сайхан чанарыг жоохон цаг гаргаад ажиглаад тэрийг нь хилж өгч, урамшуулж өгч, батжуулна гэдэг бас чухал хүүхдийн хөгжилт тийм ээ. Хүүхэд чинь шууд өөртөө итгэлийг өөрөө бий болгож чадахгүй. Аав нь ээж нь өөрийг нь яаж үнэлж, өөрт нь яаж тийм тэргүүр хүний өөртөө итгэх анхны итгэл ингэж төлөвшөж бий болдог суур. Тэгснээрээ хүн ер нь альва зүйлийг чадах суур итгэлтэй болдог тийм ээ. Ингэж одоо аав ээжээсээ итгэл гэдэг зүйл дээр дөрөөлөөд магадгүй аав ээжээсээ олж авсан тэр гэр бүлийн хүмүүжил тэр ухамсараар цаашдын дараагийн амьдрал өрнөн гэр бүл болно. Нийгмийн нэг хэсэг болно. Өмнөх үед бол хөгшчүүл хүргэнэ юм уу бэрээ шинждэг байж гэж ярьдیں۔ Тэрийг хөдөөний хөгшчүүл ярихдаа утам нь байхад судраар яах вэ гэж хэлдэг үг байдаг. Та энэтэй санал нийлж байна уу? Яг хоо нөгөө талаар бас би санал нийлж байна. Яа тэгвэл тэр одоо юу гэдэг утам нь байхад гэдэг чинь бас нэг ээж аав нь за ээж аавынхаа ээж аав нь ер нь альва юмд яаж хандаж, яаж хариуцлагатай явж ирсэн. Одоо нэг тухайн хүний нэг суур нэг хүмүүжил гэж ярьж шít. Явж ерөөсө хүний хүмүүжлээр нь харж байгаа байхгүй. Аав нь ямар хүмүүжлтэй байсан? Тэрийг өөрөө ирэхгүй хүүхдтэд дамжуулдаг. Сайн сайхан зүйл өөрөө ирэхгүй аавын сайн сайхан зүйл дамждаг тийм ээ. Тэгэхээр аавын хэр их оролцоотой хүүхдэд анхаарал тавьд төдий чинь хүүхд нь илүү сайн хүн болж хүмүүжих нь одоо уус ойлгомжтой. Тэгэхээр тэр талаас нь бас илүү хилдэг байсан болов. Хэр хүүхдтэй одоо амьдрах ухаан зааж өгч аав нь тулж ажиллаж харьцаж байна гэдэг тийм ээ. Тэрнээс хүн болгоны ген, хүн болгоны одоо сурах потенциал бол адилхан шүү дээ. Эс одоо муу гентэй гэж ярил одоо чи одоо хүнийг ялгарсан зүйл болно. Одоо шинжлэх ухаанд нотолцоод байгаа шүү дээ. Муу гентэй хүн гэж байхгүй. Бүгд их хөвлөөс төрөх яг итгэвш нэг гараанаас адилхан бүгд потенциалтай төрдөг. Харин тэрийг нь одоо аав ээж нь хайрлаж итгэл найдвар өгч хүмүүжлэхээр хүн хөгждөг шүү дээ. Би зүгээр сая энэ жишээг монголчууд хүн таних ухааны тухай та ярьсан болохоор тэрнтэй санал нийлжээ гоё л гэж асууж байна. Тэгэхээр аргагүй. Тэгэхээр манайхан бол ер нь бол айгүй тийм ажигч ардсан шүү дээ. Айгүй гэрха. Тэргүүрээч ер нь хүнийг бас яг одоо донжийн олсон байдлаар хэлж чаддаг. Тодорхойж томьёолж чаддаг тийм ээ. Магадгүй таны хүүхэд байх үед бол ийм хөгжилтэй нийгэм байсангүй бах. Зүгээр одоо энэ олон нийтийн сүлжээ, олон сувгийн телевиз, магадгүй гар утас гэд уцаар ярихад аль нэгэн холбооны газар захиалга өгөөд очиод нэг дөрвөлжин кабинд ороод чанга ашгараал ярихад гадаа сууж байгаа бүх хүмүүс сонсч байдаг ийм нийгэм байсан баг. Хүмүүс одоо тэрийг ингэж ярих юм. Бидний багт бол бид юугаар тоглодог байлаа. Одоо хүүхэд тоглох юм олгоо байжээ гэж. Зүгээр энийг би хүмүүжлэлтэй холбох гээд байгаа. Ягаад тэгэхээр эцэг их нь хүүхдээ ингээд үгэнд орохгүй болохоор нь
телевизээ үз аль сулмаагаар уцаараа тоглол алуу гараад тийм юм ингээд арай нэг жоохон амьдралд буруу зүйл рүү ингээд чиглүүлээд байгаа юм уу гэж бодож байгаа. Та энэтэй санал хэлж байна уу? За яг бидний үед бол нөгөө тоглоом чих ховор байлаа шүү дээ. Тэгэхээр хүн хүүхэд өөрөө ирэхгүй одоо юу гэдэг өөрөө олдож байгаа материалаараа ингээд одоо тоглодог одоо хүүхдийн тодорхой хэмжээгээр бүтэлч байдал хөгжиж байгаа байхгүй тий. Тоосгон дээр чавар зурж толгой тавиал танк чүдэн зоогол танк болгож байгаа жишээ тий. Бидний үед бол тэгж тоглодог гэсэн. Тэгэхээр одоо бол нэг талаар би бас нэг анзаарч байгаа зүйл нийтээр энэ хүүхдийн хүмүүжлийг сайн иргэн байх, сайн одоо нэг хүнлэг хүмүүнлэг хүн байх гэдэг дээр бол нийтээр хичээх хэрэгтэй яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дэр чинь одоо яагаад тэгэхээр бизнесийн байгууллагч гэсэн бас хичээх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл ажил маш ихтэй байна. Ажлаар одоо ажлын цаг нь хэтэрхий гэр бүлийн цагаас нь авж байгаа учраас гэр бүлтэй хүүхдэд цаг зав гаргах хомс болчиход шүү дээ. Тэ ажлын ачаал асар их. Тийм учраас аав ээж бас дагаад бас амрах хэрэгцээ байна гэр орондоо хөрж ирэхээр. Амрах хажуугаар нь хүүхдэд өмжүүлэх цагаа гарах хэрэгтэй байна. Тэ хажуугаар нь бас өөрөө одоо хувийн хувийнхөө хөгжиж боловсрох шаардлагатай байна. Тэгэхээр тэр олон одоо юу гэдэг хэрэгцээний дунд хүн заримдаа юу гэдэг хамгийн амархан байдлаар хүүхдэд саатуул гаргах нь бол одоо сонирхолтой зүйлийг авч өгөх эсвэл за чин түр утас үзчихэж гэдэг юм уу те. Энэ чинь нэг завгүй байдал байгаа шүү дээ. Бас нэг яалтчгүй нийгмийн одоо хөгжлөө дагаад. Тэгэхээр энэ дээр ялангуяа ажил олгогч нар бизнесийн байгууллагууд одоо ялангуяа аав ээж хүмүүсийг бол бас илүү ажлын цаг дээр нь бодож үзэж хүүхдийн хөгжил тал дээр нь одоо хөгжүүлэх тийм цагаар эсвэл хөтөлбөрөөр ч юм урамшуулж өгөх хэрэгтэй юм бахулаа гэж бодож байгаа. Хүүхдээ зөв сайн хүн болоосоо гэж эцэг их бүхэн хүсэж байгаа. Эцэг их хүн бүхний ер нь мөрөөдөл нь тэр. Гэхдээ зөв сайн хүн болоосоо гэж мөрөөдөж байгаа боловч тэрний төлөө хичээж ажиллаж ямар нэг юм сэтгэж байгаа эцэг их нь бас жоохон цөөхөндөө. Цөөхөндөө. За хүүхэд бүхэн нөгөө нас насныхаа онцлогоос шалтгаалаад янз бүрийн л арга барил, янз бүрийн л одоо зүйл байх тэр нийгмийн байдлаасаа болоод. Ер нь голдуу хүүхдүүдтэй яаж ажиллавал илүү тийм юу гэдэг өгөөжтэй, үр дүнтэй байдیں۔ Би яг нөгөө одоо юу гэдэг хүүхдээ сайн болоосоо ч гэдэм хүүхдээ хүмүүжлэлд үнэхээр цаг гаргадаг хэцүүд нь цөөхөнд өгж байгаа шиг байна тийм. Санаа зовж. Тэгэхээр яг бүх эцэг их хүүхдээ бас тодорхой хэмжээгээр сайн болоод сайн яваасаа гэж бүгд л хүсэж байгаа байх. Харин яг яаж өөрийнхөө нөхцөл байдалдаа хүүхдэд цаг гаргах уу гэдэг дээрээ хүмүүжихт нь оролцох уу гэдэг дээрээ л харин мэдхгүй байгаа гэж боддог. Бид нар одоо жишээ нь ямар аавын одоо аав байх талаар сургалт курс ном гэж одоо байсан биз дээ. Тэр өмнө нь ээж байх талаар гэж байсан биз дээ. Яг нь ээж байх талаар бол илүү ээжээс хараал одоо суралцдаг байх л та тий. Ялангуяа аав байх гэдэг тал дээр бол ер нь бол байхгүй шүү дээ. Тэгэхээр зэн бид одоо юу гэдэг уламжлал руугаа эргэж харах хэрэгтэй болчих. Түүх рүүгээ эргэж харах хэрэгтэй болчих. Монгол эр хүн Монгол ах ус соёлд одоо аав хүн хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ? Ер нь яг ингээд уламжлал руу гарах юм бол аав хүн эрэгтэй хүүхдтэйгээ хамгийн их ойр одоо байдаг гэсэн байгаа байхгүй. Ангорон дагуулж аваалаа. Тэнгэр ангааг цаг агарыг шинжих одоо мал ахуйгаа бас одоо яаж зөв хариулга хонорыг нь одоо тааруулах вэ гэх мэтчлэн тийм ээ. Тэгж хүүхдээ амьдрах ухааныг, амьдралын ухааныг одоо малч ухааныг тийм ээ. За ядчил цэрэг дайны ухааныг одоо хүүгүүдтэй аав нар бол маш дотн ойр байж ингэж харьцдаг одоо нүүдэлчин соёл бол ийм соёл байсан шүү. Тэгэхээр тэндээсээ бид эргэж харах хэрэгтэй. Тэндээс юу суралцах хэрэгтэй тэгэхээр хүүхдтэйгээ хувьчлан цаг гаргах гэдэг юм бол өстой энэ тэргүүний одоо үндсэн одоо хүний хувьд хийх ёстой. Хүн гэдэг хүн чинь одоо сэтгэл зүйн хувьд одоо төрүүлсэн аав ээжээрээ анхаарагдаж тоогдож үйжиж тэр нэг хайрын сав нь одоо машинаар л бол банк нь тийм ээ түлшин бензинийг нь сав нь дүүрдэг байхгүй. Тэгсэн цагт хүн сурахад ажил үйлсээр амжилт гаргахад сэтгэл зүйн тогтворгүй асуудал болчихж байгаа. Тэр савн дүүрэг болохоор хүн альва нэг асуудалд оролцоод айгүй эмзэг болчиход байгаа. Тэгээ уруу татагтай амархан. Тэр зэрэг юусе явж суур юм бол хүүхдтэй хувьчлан хувь хүн гэдэг хувьд хүн гэдгийн хувьд бол одоо сэтгэл санаатай аав ээж анхаарлыг хүсдэг. Учираас одоо хувьчлан цаг гарах одоо суур зүйл юм болов. Хувьслан цаг гаргаад хүүхдээ ойлгоод хүүхдтэйг яг адилхан төвшөнд бууж ирээд найз нь юм шиг ингээд хандаад ингээд хүүхдээ мэдэх чин хүсэл сонирхол байгаад ингээд харьцаад ирэхэд бол цаашаа яаж хүүхдээ хөгжүүлэх үү, ямар онцлогтой юу хүсэж мөрөөддөг гэдгийг дагуу ажиллахад бол харьцангуй одоо хэлбэр болоо явчихна гэж бодож байгаа юм л да.
Маш энгийн зүйл бол совьчлон цаг гарах. За монголчууд бас нэг ингэж ярьдیں۔ Монгол хүн жоохон ташуур хэрэгтэй гэд. За тэгсэн миний таньдаг нэг багш бас ярьж байна. 10 хүртэлх насны хүүхдийн ухамсар нь хонгондоо байд юм штэ гэж. Юу гэсэн үг вэ? За яг хоо ер нь яг сэтгэл зүйчдийн ярьдیں ер нь хүүхдэд ухаан ороод одоо сэтгэл зүй гэмтэх гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Заримдаа биеэрээ өвдөж ойлгож ухаардаг. Тэрийг магадгүй 5-аас доош наснд тодорхой хэмжээгээр одоо бие махбодын тодорхой хэмжээний шийтгэл байх хэрэгтэй юм шиг байна. Одоо буруу хийж болохгүй зүйл хэмжээ хязгаарыг ойлгуулж. За 5-аас дээш наснд болоод явчихаар ер нь бие махбодын шийтгэл бол одоо тийм үр дүнгөхөөлж байна. Одоо эрхийн тодорхой хэмжээгээр эрхийн одоо хасах. Жишээ нь одоо юу гэдэг гар утсаар юм үзэх, YouTube үзэх юм уу тийм ээ. Тэгвэл за чи өнөөдөр YouTube үзэхгүй нь биш үү? За өнөөдөр чи бол найзуудтайгаа уулзахгүй нь биш үү? Гэх мэт чи эрхийн хасах байдлаар ингэж сургууль мөжүүлвэл илүү дээр гэж тийм ээ. Ер нь бол Монгол аавууд бод сэтгхүйтэй хүмүүстэй гэж ярьд юм. Бод гэдэг нь тэр болгон ингээд ээж нар шиг өглөөд ээж нар шиг байн дахин давтаад байдаггүй. Хэлвэл хэлсэн шиг хэлдэг. Хийвэл хийсэн шиг хийдэг. Түрүүн таны ярианы ихэнд хэлдэг шиг хэлсэндээ бат зогсож чаддаг тийм аавууд байдаг. Одоогийн нийгэмд бол бас нэг аль нэгэн орны тийм хуулбар бас хүмүүс байх шиг байна л да. Байнга л тэрвэрлдэл, байнга л үнсэж үнгээд хайртай дуртайгаа байнга илэрхийлж яадаг. Энэ зөв үү? За яг хоо бусд орны одоо соёлоос тодорхой хэмжээгээр авах юм аавна тийм. Гэхдээ одоо Монгол аавууд тодорхой хэмжээгээр хүүхдээ одоо юу гэдэг харуул ер нь аавынхаа өөртөө яаж харьцаж байгаагаар ямар өнгө аясаар ялангуяа дуу хоолойны өнгө чухал шүү дээ. Дуу хоолой харц хоёроор хүн өөрийг нь өөрт нь чин сэтгэлээсээ хандж байгааг хүн таньж мэддэг. Тэр хүүхэд угаасаа таньж мэднэ. Аавыгаа угаасаа таниал мэдчихээн. Тэр харцаар дуу хоолойны өнгөөр тэр аавынхаа хайрыг мэднэ тийм ээ. За тэгтээ бас шууд хэлхээс өөр аргагүй зүйл байна. Одоо яг харахгүй одоо би хайрт аавнтай хүүдээ хайртай охинтой хайртай гэдгийг тэр хүний сэтгэл санаа одоо илэрхийлэхээс нааш бас тэр болгон хүүхдэд одоо юу гэдэг юм батлагдаж нотлогдох нэг тиймийг хүсд юм байл л да хүн л усан тийм ээ. Тийм халуун дулаа үгийг тийм ээ хайрын үгийг. Тэгэхээр тэр үгийг бол хэлэх хэрэгтэй. За бага наснд нь бол хүүхдүүд бол тэврэлт, үнсэлт бол хэрэгтэй. Тэврэлт үнсэлтээр бол бага насны хүүхдүүд бол маш их ээж аавынхаа хайрыг одоо мэдэрдэг баг. За хүүхэд өсөхийн хэрээр мэдээж одоо бие махбодтой харилцаж жоохон хөндөрдөг те. Том болсон ч гэсэн үнсэж одоо өнгөхгүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр одоо бид нь зөв одоо зөкстэй хүрэлт гэж байгаа байхгүй зөв зөкстэй хүрэлт. Одоо хайраа илэрхийлж байгаа. Халуун дулаан дотно байдлаа мөрөөр нь тэрвэх ч юм уу те. Мөрөн дээр нь хаалгадах ч юм уу тийм ээ. Гарын натах ч юм уу. Тэгэхээр энэ бол бас нэг хайраа илэрхийлдэг хүний одоо өөр ирэхгүй нэг нийтлэг түгээмэл соёл л доо. Дэлхийн нийтийн соёл л доо. Тэгэхээр энэ бол бас бид суралцах хэрэгтэй л гэж боддتي. Одоо аавад бол та одоо энэ юу гэдгийг нэг жоохон садарсан амьдрал байна. Янз бүрийн амьдралтай хүмүүс байна. Юу гэдгийг үзэгчд маань бүгд л мэдчихэж байгаа бах. Хойд хурдах миний чиний хүний өөрийн янз бүрийн аав ээжүүд хүүхдүүд байна. Бие бинийгээ одоо амийн таслах хүртэл эсвэл аратан шинж чанар гаргах хүртэл эсвэл замдалчлах хүртэл ийм үйл хийдэг тийм хэсэг цөөхөн хүмүүс байна. Нийгмийг их бухимдуулж байна. Та энд хэр санаа зовдөг вэ? Санаа зовлгүй яах вэ? Одоо тийм харгас зүйл харамсалтай одоо Монгол гэр бүлийн дотор бий болж байна гэж чинь. Одоо Монгол хүн үйлдвэрлэгдэж байгаа үйлдвэрийн газар шүү дээ. Тэр дотор тийм хүчирхийл үлдэж байгаа бол эргээд нийгэмд мэдээж айгүй хор урхаг тарих хүмүүс бий болж байна гэсэн үг шүү дээ. Тэр нь магадгүй ирээдүйд олон хүнийг одоо эд хөрөнгө, нэр төр янз бүрийн байдлаар хохирох тодорхой хэмжээний тийм одоо чадвартай одоо тийм байдалтай хүмүүс гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ дэр бол мэдээ санаа зовлох. Гэхдээ нийгэмд ер нь бол нийгэмд явахдаа бидний хүний амьдрал донд ингээд нэг тийм жоохон хэлэхэд эвгүй үгээр илэрхийлээд идэв юм аа.
хойд аав, хойд ээж гэд. Гэхдээ би бас нэг сая хэдхэн хоногийн өмнө нэг хүний ярилцлага уншчихлаа. Миний пап бол миний жинхэнэ аав гэж би боддог байсан шүү. Надад ямар их хайртай байж намайг өнөөдөр энэ том алдар цол хэрэгэн ард түмэнд хүндлэгдэх хүртэл хүмүүжүүлсэн шүү гэж ярилцлага байсан. Тэгэхээр тэр хойд хурдах гэдэг ялгаа ер нь байна уу? Тэр бол ээж аав хоёрын л тухайн асуудал үсттэй. Тийм. Тэгэхээр яг тэр бол тухайн аав хүний шийдвэр. Аав хүн яг мах цусныхын тасархаа байна уу? Эсвэл тасархаа биш байна уу? Ээжийг нь хайрлсан л бол ээжийг нь хайрлсан одоо тэр сэтгэлээс ээжтэй хамт ирж байгаа бүхнийг л хайрлахаар шийдэж байгаа тэр Монгол эр хүний бас гайхалтай чанар байхгүй. Тэгээд тэгж хайрлахаар шийдэж хүүхдээ өөрийн юм шиг одоо хандаж хүмүүжүүлсэн ийм аавд бол төрсөн ааваас илүү одоо нэг одоо мундаг хүнийг Монголын нийгэмд сайн хүнийг төрүүлж гаргаж штэ. Тэгэхээр бол би бол одоо тийм аавдаар бахархах хэрэгтэй. Тэр бол тэр одоо нэр томьёо өгөх нь зохисгүй гэж боддог. Бид одоо өнгө Монголын ноцоос товчоод түүхээс харсан ч гэсэндээ одоо бүртөө өгч чинь тийм ээ. Одоо яг тодорхойг байгаа шүү дээ. Тэг мэрэгдийн хүүхдийг тээсэн үгүй юу? Чингис хүүхд байсан үгүй юу? Чингис аав нь мэд хүлээж авч хайрлаж хүүхдээ хүмүүжүүлж байгааг хүмүүжүүлснийг бид мэднэ. Тэгэхээр Монгол маань өөрөө ийм сайхан одоо аав хүн гэдэг бол нэгэнт хайрлсан эмэгтэй гэхээ бүхэл зүйлийг нь хайрлахаар шийдэж байгаа. Тэр Монгол эр хүний сайхан ёс жодогтой чанар бол бидний Монголын тод нуустж байна. Бичигдсэн байгаа шүү дээ. Маш гоё жишээ байна. Тэгэхээр бид Монгол аавуудыг сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Монгол аавуудыг бас ухаантай байлгах хэрэгтэй юм байна. Гэхдээ нийгэмдэр нэг ийм үг байдаг. Хүчрхэг гэр хүний ард талд бас хүчрхэг эмэгтэй хүн байдгаа гэж. Тэрийг би зүгээр нөгөө та нус тавчаа ярьсан учраас хатан ухаан бахаа л гэж таадаг. Тийм үү? Тэгэлгүй яхаа Монгол эмэгтэйч болтол ер нь онцгой тийм сэтгэлийн тэнхээтэй эр хүн одоо юу гэдэг нугарах няцах үед зогсож гарч ирч чаддаг. Одоо эр хүн нуурч хуурч унж явах үед үүрээд аваад явж чаддаг. Сэхэ ортол, ухаан ортол нь те ингээ аваад явж чаддаг олон гайхалтай эмэгтэйчүүдийг би өөрийнхөө ойрын амьдралаас харж байна л да. Одоо ингээл олон сайхан одоо ирчүүдийн ард сайн сайхан явж байгаа ирчүүдийн ард яалцчгүй ихнэр хүн баг. Нэг халагсан үед нь юм уу сагсан үед нь жоохон дараад өгдөг. Жоохон ширгсэн үед нь самраад хөөсрүүлээд өгдөг. Ийм л ихнэр байх нэ тэ. Тий одоо яг тунгийн тааруулж тийм ээ? Жорын өгдөг л байх хэрэгтэй байна тий. За танаа энэ сургалтын хөтөлбөрийг ер нь Монгол хүн бүхэн үзээсэй гэж би хүсэж байгаа юм. Нэгд. Хоёрд Монголын төр бас анхаарад төрийн бодлого болгоод монголоороо байхын тухайд хүлээн зөвшөөрөөд ерөнхий боловсролын дунд сургууль гэж томьёолдог энэ сургуулиудад бүр албан ёсны монгол хэл уран зохиолын хичээл гэдэг шиг ордог болоосой гэж үзэж байна. Энэ талаар та нар ер нь ярьж хөөрж уулзаж учирж байгаа юм байна уу? Тийм бид одоо өнгөрсөн 2 жилийн өмнөөс тийм ээ Монголын боловсролын яамд шинжлэх ухаан боловсролын яамтай хамтарч ажилласан манай хөтөлбөрийг одоо нийслэлийн 23 дугаар сургууль одоо батлан хамгаалах дунд сургууль гэж байдаг. Ийм хоёр сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж үтсэн баг. Тэгэл ялангуяа хүүхдүүдтэй ажиллан аавуудтай ажилладаг, ээжүүдтэй ажилладаг. Тэгээд үнэхээр сайн үр дүн гарсан. Тэгэхээр мэдээж энийг олонний хүртэл болоосоо гэдэг хүснэ. Бид бол бүх талаар одоо юу гэдэг ялангуяа сургууль дээр одоо мэрэгжлийн багш нар байна шүү дээ. Тийм ээ? Тэгээ мэрэгжлийн багш нарыг бид өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцаж цааш нь түгээхэд бол дуртай туслах бэлэн байна. Тэгээ энэ дээр ялангуяа бидний бол төр засгийн зүгээс тодорхой хэмжээний Монгол аав хүн одоо сайн аав байх тийм ээ. Яг Монгол сайн хүүхдийг хүмүүжүүлэхэд Монгол аав хүнд яг дутагдж байгаа ямар одоо чанарууд, чадварууд хэрэгтэй юм бэ гэдэг дээр судлаад тэгээд энэ дээр ингээд хамтдаа одоо юу гэдэг Монгол эр хүнийг бас хөгжүүлэх гэдэг юм одоо тийм хөтөлбөрийг ингээд үндэсний хэмжээнд хэрэгжүүлвэл ямар сайхан бэ гэдэг одоо тийм өрөөдөл байдаг л та. Монгол эр хүн бол дэлхийн дайдад гарсан. Гайхан. Магадгүй бидний ярьдаг Чингис хаан. За тэгээд тэрнээс хойш бол олон мундаг хүмүүс байсан байх. За сүүлийн жишээнүүд бол одоо мэдээж манай спортын мундаг хүмүүс байна.
тийм ээ. Төвшинбаяр авраг гэдэг юм уу? Одоо Цагаанбаатар авраг гэдэг юм уу? Олон мундаг хүмүүс. За даваа жаргал авраг, давг төрж авраг гэдэг юм уу? Дэлхийн дайдад Монголыг гаргаж ирсэн Монгол ирчүүдийн бахархам сайхан жишээ байна. Тэдэн шиг олон мундаг монгол ирчүүд, олон мундаг аавууд байгаа да. Байлгүй авах тий. Бахархам сайхан аавууд. Одоо нэр нь үл мэдгдэх баатрийн хөшөө гэж байдаг шиг тий. Нэр нь үл мэдгдэх үнэхэрийн одоо ёс чудагтай хүүхдийн нүдэн дээр амьдарч ээжийг нь одоо хайрлсан шиг хайрлаж чадсан тийм ёс чудагтай нэр нь үл мэдгдэх баатар болсон тийм аауд бол Монголын нийгэм зөндөө биш шүү дээ. Өнөөдөр бид нар ингээ Эрдэнэ төлөвлөрийн аав нартай ярилцаад байж ах зөвхөн бид нар зааж байгаа юм шиг шүү дээ. Тэр чинь бас тэд нар чинь бидэнд зааж байгаа байхгүй. Тэр дотор бас аюул сайн сайхан аавтай тэр аавынхаа одоо зүйлийг үйлийг өөрийнхөө хүүхдүүдээр үргэлжлүүлж хүүхдээ хүмүүжүүлж байгаа аавынхаа арга ухаанаар ийм сайхан аавд бас байна энэ залуучуудын донд. Тэгээд тэд нар маань ингээд хамт олондоо бас тэрийг хуваалцах маань биднийг бас сэрэж байгаа байхгүй. Эр хүнийг эр хүн чинь бас нэр ийм байх хэрэгтэй юм шүү гэж. Бас сэрэж байгаа сайхан жишээнүүд байна. Зөндөө байна. Би түрүүн таныг аавыгаа хэр сандаг вэ гэж асуусны учир нь санах гэдэг бол хайрын нэг илэрхийлэл баг. Илэрхийлэл баг. Хайр гэдэг бол төгсгөлийн харж чадаагүй эхлэл гэж би ойлгодог. Магадгүй түрүүн би бас нэвтрүүлгийн дундуур хэлж ийсэн. Аав нь холоо одсон хүмүүс олон байгаа бах. Одсныхын дараа аав нь өөрт нь хайртай байсныг, өөрөө аавтаа хайртай байсныг гинт тэрл өдөр эргэж санагалтсан баг. Санана гэдэг бол хайрын илэрхийлэл гэж би ойлгож байна. Та юу гэж бодож байна? Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр магадгүй хүн тэгээд одоо хожуу ойлгох юм шиг байна л да. Нэрэд байж хахт нь ингээл байх хэрэгтэй юм шиг тэг ингээл гинэ амтна л да. Тий хэрэг. Тэгээд үнэхээр хамсалтай явсныхан дараа нь ухаардаг ч юм уу тий. Тэгэл аавтайгаа дотноо хансан аавынхаа дуртай одоо юу гэдэг зүйлийг хийх боломжоор нь хангаад өгчих юмсэ эдэргээл тийм бодож байгаа зүйлүүд байна л да. Тэгээд хүн чинь тэгэл ер нь харилцааны амтан болохоор нэг сэтгэлийн амтан болохоор хямдаа сэтгэлийн юм болохоор зэрэг аавдаа ингээд нэг сайхан сэтгэлээсээ чин сэтгэлээсээ үг хэлэх ч юм уу тийм ээ. За ингээд настай хүн чинь жоох үгэнд баярлдаг шүү дээ. Жохон сэтгэл санаатай байхад л тэр баярлжааг нь харахад би илүү л одоо илүү ярих хэрэгтэй байжтэй ч гэдэг юм. Илүү анхаарал тавих хэрэгтэй байжтэй гэж анзаардаг. Илүү тэгж боддог. Их баярлалаа. Би тэр ярилцах цаг ер нь өндөрлөх төгч байна. Их сайхан сэдв, их сайхан зүйлийн тухай хөрөлдлөө. Тэр өшөө олон зүйлийн тухай цаашаа бас ярих боломж бас та нарын судалсан, үзсэн харсан зүйл байсан баг. Ер нь Монгол хүн тэр болгон аавынхаа тухай яриад байдгүй. Тэр болгон аавыгаа нэг хайртай шүү гэдэггүй. Ээжтэйгэл голдуу ярьцдаг. Ээж л тэр амьдралыг бүгдийг зохицуулж идэг. Имерхүүл нэг голдрол Монгол амьдрал. Гэхдээ өнөөдөр бит хоёр онцолж аавын тухай их ярьлаа. Ярих ёстой байсан. Нийгэм тийм байсан. Гэхдээ ээжүүд бас эмэгтэйчүүд ондохгүй баг. Аавууд сайн байгаа гэдэг нь ээжүүд сайн байгаагийн шинж. Тэр нэвтрүүлэг өндөрлөхийн өмнө та бас манай үзэгчдэд эрдэмтдчүүдэд хандаад бас нэг сайхан үг хэлээч. За би тэгээ эрдэмтдчүүд маань манай энэ Эрдэнэ төлөвлөрийн ялангуяа хамт олон Эрдэнэ төлөвлөрийн цагиргаа хүний нөөцийн одоо албаныхан маань манай энэ аавын хөтөлбөрийг маань сонгож авч тэгээ өөрсдийнхөө 300 гаруй ирчүүдийг одоо энэ хөтөлбөрт хамруулах боломжоор нь бүх нөхцлөөр нь хангаж өгсөн. Энэ 300 аавын цаана 300 гэр бүл магадгүй 1000 хэдэн зуун хүүхэд байгаа. Тэр 1000 хэдэн зуун хүүхэд өнөөдөр аав нь хүүхдтэйгээ харилцах тодорхой хэмжээний одоо арга зүйс сурцсан тийм ээ. Тэгээ тэр гэр бүлд харилцааны сайн сайхан зүйл бий болж байгаа бах. Тэгээ энэ зүйл олон илүү одоо өргөн тархаасаа. Тэгээ манай энэ 300 аав дотор маш олон аав нар бас нөгөө энэ сурсан зүйлээ хамт олонтой эргээд хуваалцах юмсан тий. Ярих юмсан өшөөл олон аавуудад хийж өгөөч гэсэн юм маш их одоо урам энэ зүйл маань энэ сэтгэл нь бидэнд маш их урам болж байгаа л да. Ялангуяа тэр залуу аавд байгаа. Залуу аав тэгээ өнөөгийн залуучууд үнэхээр энэ сайн аав байхыг эрэлхийлдэг хайдаг болчих. Тэгээ зарим нь аавд нь ярьж энэ талаар ном уншсан тий. Сайн аав би одоо яаж анх хүүхдтэй бол би одоо яаж аав болох вэ? Тэгэхээр энэ бид залуу үе ялангуяа одоо 30 дөнгөж гарч байгаа энэ залуу аавуудад бид бүхэл талаар төр засгинж тэр ажлын одоо ажил олгогч байгууллагууд ч тэр одоо сайн гэр бүл доктортой гэр бүл сайн нөхөр хань махт нь туслах альва зүйлийг одоо
хийгээсээ энэ дээр ингээд бүгдээр хамтарч ажиллая гэж уриалмаар. Их баярлалаа. Урайлмаар байна ш урайлъя тий бүгдээрээ хамтарч ажиллая. Зөвхөн Эрдэнэ төлөвлөрийн аауд гэлтгүүгээр Эрдэнэ хотын бас бүх аавуудад боломж нь байгаад цаг зав нь гарвал бас энэ сургалтыг явуулж өгөөсэй гэж би хүсэж байна. Аав төвшин байгаад аав саруулхан байх юм бол айлгэр сайхан байдаг, айлгэр амгалан байдаг. Ирчүүд сайхан байх юм бол эх орон сайхан байна. Тийм учраас Эрдэнэтийн аавуудыг бас их олныг хамруулж их олон аавтаа уулзаарай гэж хүсэж байгаа. Танай ажилд амжилт хүсье. За баярлалаа. Намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Аавынхаа хийсэн бүхнээр бахархаж аавтайгаа хамт явсан газар бүхнийг дурсаж аавын хэлсэн үг бүхэн тарих зүрхэнд үлддэг ийм л Монгол амьдрал, ийм л хүний амьдрал байдаг. Хаан ч очсон овгон хэлгэхэд аавынхаа л нэрийг хэлдэг ийм л монголчууд. Хаан тэтмийг хазаалгаж болдгоотой адилхан аавынхаа нэрийг гундааж аавынхаа нэрийг аль нэгэн хөмхийн тоостой хамт салхинд хийсгэхгүй явах нь үр хүүхдүүдийнх нь эрхэм үүрэг. Аав ээжигээ аз жаргалтай сайн сайхан байлгая гэвэл эрүүл бөгөөд элэг бүтэн аж төрх нь ээж аавын ачийг хариулж байгаа томоохон хэлбэр гэж би ойлгод юм. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань сайн иргэн сайн ирээдүй академийн тэргүүн цогоогийн Бадмаатан оролцлоо. Эрдэнэтийн олон аавууд энэ академитай хамтарч Монголын ирээдүйг зөв зөвхт нь хүмүүжүүлээсэй гэж хүсэж байна. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон. Халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн. Өргөстөөрчлөнд бүдчээд уйлж суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.